За манай төвийн бүс бол яг харахгүй нийслэл Улаанбаатар хотойгоо багтаасан, хоёр дахь нийслэл Дархан хотойгоо багтаасан ийм Монгол улсын газар зүүн байрлалын хувьд одоо яг харахгүй төв зэгээ. Манай бүсийн хамгийн том давуу тал одоо хамгийн идэвхтэй байгаа эдийн засгийн босоо коридор байна. Тээвэр логистикийн хувьд, хатуу учиртай замын хувьд, төмөр замын хувьд хамгийн хүчтэй одоо дэд үтцтэй манай төвийн бүс. За дээрээс нь олон тулгуурт эдийн засаг төвлөрсөн хүч байна. Газар тариалан, эрчимсэн мал аж ахуй, уламжлалт мал аж ахуй, хүнд аж үйлдвэр, тээвэр логистик, бомб гэдэг. Манай төвийн бүс дотор 3 бомб байна. Алтанбудаг, Сүхбаатар, Загарын бомб, өшгийн өндийгээд цоо шин бид айраа сэдвтэй болж байгаа. Ингээд харах юм бол бид аж үйлдвэрийн салбартаач тэр, хөдөө аж ахуй, уламжлалт салбартаач тэр, нам аялал жуулчлал энэ босолын салбар дээр бид хамгийн одоо том хүчтэй ийм бүс болсон.